сайн. Би өнөөдөр цагаан эдийн бичлэгийг үргэлжлүүлээд хийж байгаа. Өнөөдөр бяцлаг хийж байгаа. Тэгээ бяцлага хөргөөд шүүж явах зураа танаас нэг бас нэг арга хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр хүмүүс ингээд хараад байгаа амтлагч нараа ингээд ууданд хавцалдаг, ууданд талгалаад тэгээд эсвэл ингээд жижигхэн савнуудад ингээд хийгээд нэг хавар нэг юм болдог шүү дээ, таргаад авчдаг. Тийм болохоор би энийг жоохон замбраатай байдал руу оруулъя гэж бодсон. Тэгээд би ийм барааны шилэн цуглуулсан байгаа. Барааны шилүүдэд тагтаан цуглуулаад ярилхийг аваад бодгоод бацсан. Тэгээд над юу хэрэгтэй вэ гэвэл одоо энэ таган дээр нь хоёр нүх гаргаад тэгээд энэ дриллээр ийшээ шүргэх байгаа. Энэ дэш ингээд шүргэж чинь тэгээ шүргэтээд барааны шилэн дотроо нөгөө нэг хамтгшуудаа хийгээд тэгээ ийшээ ингээд хийчихнэ гэсэн үг. Энд бас хийсэн байгаа би. Энд хийсэн байгаа. Цай, давс, лавринавч. Тэгээ энд чиа өрмөргээд янз бүрийн өрнүүд хийсэн байгаа. За ингээд харахад бол маш бага цай ажиллана. Харж байгаа хэ. Мөртлөө айгүй агуулгын сайтай ийм контейнер байгаа. Та нар хэрэгжүүлээрэй.